Хэдэн жилийн дараа 2018 болон 2017 онд миний хавдар гинэт томорж 9 харан сантиметрийн хэмжээтэй болсон. Энэ нь бараг миний тархины 3/1-ийг эзэн гэсэн үг юм. Тархинд ямар нэг зүйл идэгдэж үсдэгд бол тэр нь хэзээш дахин урах боломжгүй. Миний хавдар нэг төрлийн биш, дотроо хамгийн төрөмгийн хавдар болох глиобластомын хэсгүүдийг агуулсан байсан. Үүнийг үнэхээр харж байна. Бид MRI шинжилгээний контраст боди статурыг харуулсан. Архивд энэ хавдраас амьд харсан хүн нэгч байдаггүй. Хүмүүс хавдрын хэмжээний ялгаанаар шалхалаад 1-2 жил амьдардаг. Гэхдээ түүнээс удаан амьдарсан хүн баахгүй. Би чин сэтгэлээсээ хэлсмээ дараа миний эргчүүд би тод хүчтэй дуу хоолойг маш тодорхой сонссон. Тэр дуу надад би чамайг үрд мөнхөд хизээж өхүүлэхгүй гэж хэлсэн. Өнөөдрийн нэвтрүүлэгт би үнэхээр их хүлээж байсан. Бид бараг эхлэх завдалгүй байна. Учир нь бид хоёрын альбом бус ярилцсан маш усан сэдэв бий. Миний зочин бол амьдралдаа маш чухал. Хэлэхэд гэмтэл эмгэнэлт үүсэн нэгэн хүн юм. Ходрол тэрээр тархины хавдартай болсон маш төрөмгийн тархины хавдар нь түүнийг бараг үхлэн ирмэгт хүргэсэн. Тэрээр бурхантай учирсан бөгөөд илүү удаан хүлээлгүйгээр та түүний түүхийг сонсох гэж байна. Горон шүүшлэж өнөөдөр бидэнтэй хамт. Гором энэ подкастад оролцох цаг гаргасан маш их баярлалаа. Мөн энэ подкастаар дамжуулан бид бурхныг алдаршуулж, бусдад урам зориг өгч, тэднийг бэхжүүлэхэд үйлчлэх бос тугай гэж найдаж байна. Би бол Христийн шашны итгэл дотор өссөн гэж хэлж болно. Үнэн дээр би энэ итгэлд төрж өссөн амьдарч ишин хэсгийг эсвэл нийлээд их хугацааг энэ маягаар өнгөрүүлсэн. Христийн итгэгч байсан ч 2010 онд жинхэнэ гүм гүнзгий өөрчлөлт, сүнслэг дахин төрөлтийг үнэхээр мэдэрч амжаагүй байсан. Надад маш ноцтой тархины хавдар жончлогцлоо. Тухайн үед хавдар ойролцоогоор 4 см-ийн хэмжээтэй, нэлээд том хэмжээтэй байсан. Би эмнэлэгт хэвчсэн ч тухайн үед мэс засал хийж хавдрыг аваахулсангүй. Учир нь тэр үед ийм том мэс засалд орохыг бүрэн зөвшөөрөөгүй байсан юм. Ингээд би гэр бүл рүүгээ буцаж хайслаа. Тэр үед л бид гэр бүлээрээ хамтдаа бурхан зайлбарж намайг гайхамшигаар эпихийг чин сэтгэлээсээ хүсэж эхэлсэн. Тэгээд би аажмаар гэхдээ итгэлтэйгээр би маань иш сайжирч ерөнхий байдал эрүүл мэнд маань мэдэгдэх үед тэрж эхэлсэн. Гэтэл би маань сайжрах тусам яагаад ч юм бурхантайгаа холбогдох холбоо маань алдагдаж эхэлсэн. Үүнээс гадна би бараг л намайг бурхан биш харин өөрийнхөө хүчин чармаалтаар ирүүл болсон мэт мэдрэмж төрж эхэлсэн. Би органын ханд хэрэглэж эхлэв. Мах сүү болон амьтны гаралтай бүх үйлдвэрийн бүтээгдэхүүнээс татгалзсан. Би жинхэнэ эмчилгээний гүн ухаан, байгалийн гаралтай хаул хүнс, хуурам жамин дэм, эрдэс бодис агуулаг ургамлын хандаг баримтаж байсан. Ихэр хуурам жамин дэм, эрдэс бодис нь үнэндээ хортой бөгөөд өнөөдрийн эрүүл мэндийн дэлгүүрүүдэд өргөн хэрэглэгдэг. Тэр үндэ хүний биед хор хоногтой. Манай бие зөвхөн ургамлын гаралтай бодисыг зөвхөн төрөл бүрийн ургамлаас гаргаж авсан жинхэнэ хандаг шингээж чаддаг. Тэгээд тэд хэрэгтэй шигээ үйлчиргээр. Энд ярах зүйл ич би гэхдээ одоо тэр талаар уруулдаггүй. Жишээ нь 2010 онд тэр ондоо яг ямар мэдрэмжтэй байсан бэ? Тэр үед тосгоо өвдөх яваа нэгэн зовир мэдрэгдэж байсан уу? Холгой байнга өвдөгдөг байсан уу? Эсвэл мигрен маягийн өвдөлт байсан уу? Яаж тэр үед би эмчит үзүүлмээр маань гэж шийдэхэд хүрсэн бэ? Би гэнэт тухай алдаж ууфэ. Тэгээд намайг түргэнээр шууд эмнэлэг рүү авч явсан. Тэнд үзлэх хийхэд миний тархинд 4-5 см-ийн хэмжээтэй том хавдар байгааг изрүүлсэн. Тэгээд тэд шууд бүх зүйлийг авч хаяхыг хүссэн. Ихтэй азар миний хайр технэр маш хүчтэй эсэргүүж эцэд нь зөвшөөрөөгүй. Тэгээд тэд болгоомжтойгоор гавлаг минь нээж дараа нь эхнэр рүү минь шууд залгаж бүх зүйлийг авах зөвшөөрлийг чин сэтгэлээсээ хүссэн. Тэр хатуугаар татгалсан тул тэр маш нямбайгаар намайг буцааж оёод зүгээр тэнд үлдээсэн. Тэдний эмнэлгийн дүгнэлтэйг бол би руу амьд үлдэхийг ухамсартайгаар сонгоогоо гэж үзсэн маш гүнзгий хүнд ойлголт байсан. Удаан хугацааны туршид. Тэгээд би эхэлсэн. Өмнө нь бол их мах, эрүүл бус хоол идэг байсан. Тэр цагаас хойш би цэвэр ургамлын гаралтай хүнс хэрэглэд болсон. Зөвхөн ургамлын гаралтай хоол идэг, мах болон бусад бүх зүйлийг идэхээ болсон. Тэгээд би өөрийгөө маш их сайжирч байгаагаа мэдэрч байсан. Тэр үед эмнэлэгт байхдаа болон дараа нь бид байнга бурханаас эдгэж аврахыг залбирч байсан. Би өмнө нь хэлсэнчлэн би сайжрах тусам эрүүл мэнд маань түүний оролцооны үр дүн гэдгийг улам бүр мартаж эхэлсэн. Хагас жилийн дараа би залбирах, судлах бүхнээ бүрэн зогсоосон. Нэг жил үндэ уучлаарай.
Гэнэт би дахин нэмлэг түргэгцэн. Хадгалаарч би сарын өмнө үзлэгтсэн байсан. Тэгээд миний зүүн талд хавдар байсан бөгөөд тэрнээс хойш нэг сарын дараа хамгийн хортой хавдар байсан учраас намайг эмнэлэг түргэгцэн үед тархины нөгөө талд 3 шинэ хавдар үссэн бахыг илрүүлсэн. Нэг нь 2 гол 1 см-ийн хэмжээтэй байсан. Үндсэндээ миний бүх толгой бараг эдэгдэгдсэн байсан. Би үүнийг маш тодорхой маш сайн санаж байна. Эмхийн ажилтнууд надад маш тодорхой хэлсэн тэр надад тусалж чадахгүй гэж. Надад үнэндээ хэртэй харж хайртай гэр бүлтэйгээ салах ёсыгээд бэлдэг хайртай гэж хэлсэн. Би бараг ярьж чадахгүй байсан ч хагас ухаантай шахуу байдалд байсан. Билэг били утгаар хэлбэл. Тэгээд тэр нь Бямба харгийн үдээс хойш байсан. Зуно оргиз үе орилчаагаар 40 градусын хазуун байсан. Бид гэрийнхээ дээдэ форт байсан бөгөөд маш усан хүн миний эдгэрт залбирахаар ирсэн. Тэнгэрт үйлч майсангүй. Гэхдээ залбирал болж байгаа үед гинэд тэнгэр маш чанга нүргэлж бүгд хайж юу болоод байгааг ертөнцийн төгсгөл ирж байгаа юм болов гэж гайхсан. Тийм л чанга дугаарсан. Тэгээд хинэт би өөрийгөө бүрэн сайхан болсон мэдсэн. И босоод хүчээ айвул ансан. Тэгээд бид эмнэлэг рүү очиж MRI шинжилгээ хийлгэсэн. Хэн шинжилгээгээр бүх шинэ ургац бүрэн алга болсон. Огт багаагүй юм шиг байсан гэж тогтоосон. Тэгэхээр зүүн талын гол хавдар багассангүй. Гэтэ намайг үхлийн ирмэг дээр хүргэсэн тэр зүйл бүрмэлсэн алга болсон. Өөрөөр хэлбэл бурхан яг тэр хэсгийн тархийг минь шинээр бүтээсэн гэсэн үг. So 2010 онд танд тархины хавдар байна. Хэмжээ нь 5-6 см орчим гэж тогтоосон. Тэр үед үүнийг мэдсэнээс хойш та ургамлын гаралтай хуулны дэглэмж шилжсэн. Яг тийм. Та тэр ургамлын гаралтай хуулны дэглэмийг хэр удаан баримтсан бэ? Та тэр ургамлын гаралтай хуулны дэглэмийг хэр удаан баримтарсан бэ? Би нэгжир баримтсан. Гэхдээ сүүлийн 2-3 сард Сахилават алдсаар энгийн хүмүүс шиг идэж эхэлсэн. Мах идэггүй гэлээ эрүүл бус хооллож эхэлсэн. Тэгээд ердөө 2 сарын дотор эрүүл хоолшолт бурхнаас хулцсанаар дахин өвдсөн. Учир нь хүн бурхныг магтаж алтар шуулж таларгал илэрлэх буугаар тэр хүн бурхнаас хулцсан гэсэн үг. Тэгээд үүний дараа та өмнөх шигээ чин сэтгэлээсээ хооллох юм агта эргэн орсон гэж бодъё. Тиймээс бурхан өөр нэгэн гайхамшиг үлдэхэд би бүх зүйлийг дахин зөв замаар хийж эхэлсэн. Ихтэйдэл мөн би үүнийг тодорхой дүрлийн мэдрэмжийн нилээд гүн гүнзгий байдалд хэрхэн хангалттай, наривчлалтай оруулах ёстой вэ гэдэг ойсон. Хэлбэртээс би хэлбэлдэлтэй нилээд тогтургүй мөрөд дэрнээс. Би үнэхээс тогтвортой байгаагүй. Би бурханы төлөө шаргуу ажиллаж хүмүүст байнга анхааруулж байсан ч энэ нь бүрэн дүрэн байгаагүй. Тэгээд хэдэн жилийн дараа тодруулбал 2018 эсвэл 2017 онд миний хавдар дэлбэрч 9-10 см хэмжээтэй болсон. Тэгэхээр миний тархины 3/1-ийг бараг л ичсэн байсан. Харин тархины ямар нэгэн хэсэг идэгдэж автагдвал тэр нь дахиж урахгүй. Учир нь эдгсүүд, мэдрэнийсүүд өсдөггүй, үрждөггүй. Иймээс автсан бол автсан л гэсэн үг. Тэр хизээ болсон юм бэ? Ямар онд болсон бэ? 2018 онд. Тэгээд 2018 онд миний хувьд хэлэхэд эргэлтийн цэг болсон гэж үү? Чиний хувийн амьдралд чи өхлөөс айжсэн нөө. Чигээр татвар бодож юм. Тэр үед чиний тулгад хамгийн эргэлдэж байсан бодлууд юу байсан бэ? Тэгэхээр тэр эцсийн мөчүүдэд үхэл гэж нэрлэе. Яг тийм л юм болох ёстой байсан. Би бурханд хамгийн ойрхон оцсон. Тэр он жилүүдийн онцгой хүнд хэцүү үед миний тархины маш чухал 3/1 нь бүрэн дарагдсан учраас би маш хүчтэй хүнд хэлбэрийн уналт таталттай болсон. Тэгэхээр миний тархин ийм их дарагтанд орсон байсан. Хожим бидний үжирэх зургуудаараа харж болох авдар миний тархины нөгөө талыг 2 см эсвэл түүнээс ч илүү шахсан. Мэдээж уналт паталтын янз бүрийн их сүгэржүүд бий. Заримдаа энэ нь хоёр талын хоорондын сүнслэг тэмцлийн хүрээнд яригдагч хэрвээ ямар нэг зүйл анатомийн шалдаантай бол миний хувьд тийм байсан. Энэ нь тэр талаараа биш харин яг л тархины эд үстэж байгаатай холбоотой юм. Тэгээд тархины үлдсэн хэсэгт ивчээсэн асар их даралт ойролцоогоор 2-3 зовлонтой 100 см үнэхээр аимшигтай байсан. Яг л хэн нэгэн зориод 230 вольтын цахилгааны үтсийг ердөө 12 биш шүү хадгаж байгаа юм шиг. Харин бүр бүтэн 20-30 хүчтэй вольтыг шууд чих рүү чин салгаж байгаа мэт би үнэндээ тэр аимшигтай тэсвэрлэшгүй мэдрэмжийг бүрэн илэрхийлж чадахгүй нэ. Хэрвээ би бүрэн дүүрэн үзэн ядалтаар дүүрэн байсан ч үнэхээр хэн нэгэнд ийм зовлон учруулахыг хүссэн ч би хижээж хинч ийм зүйлийг хүсэхгүй Хитлер шиг хүн байсан ч гэсэн.
Ийм тарчлаа маш ховор тухайлддаг. Би хүмүүстэй ярилцаж байсаж чин ч ийм аимшигтай мэдрэмжийг төрж үзээгүй. Яг 220 вольттой утас чам руу цахилгаангүй л гэж шууд чамайг тас татаж байгаа юм шиг. Тэгэхээр үндсэндээ яг тэр мөчид чи үхлийнхээ орон дээр амьдралынхаа төгсгөлийг яг нүүр тулан хэвдэж асан гэсэн үг. Зэ. Тэр үе ямар байсан бэ? Би бурханд ингэж ойр байсуудаа хизээж байгаа бол. Тэгэхээр тэр гүн гүнзгий үхлийн нэрмэгийн мөчөөс ч юм уу. Магадгүй 2 будын сарын өмнө би аль хэдийн маш их сүлдээж, туйлдаад, хором эсвэл бучхан алхамлаараа ядан алхаж чадаж байсан. Өдөр их тусам улаан бүр сүлдэж дурайтаж яваагаа мэдэрч байсан. Гэхдээ би бурханд маш ойр байсан болохоор үхэл надад огтхонч айдас төрүүлээгүй. Зөвхөн миний хайртай эхнэр эрхэм хүү хоёр минь намайг орхиж үлдэх гэж байгаа болохоор жаахан амжиглаж байсан. Харин өөртөө бол би ямар ч айдас мэдрээгүй. Би авралцсан мэдрэмж төрж байсан. Би бурхантай маш гүн холбоонд орсон болохоор үхэлж намайг айлхаагүй. Учир нь Есүс түн удахгүй бидний үед иргэн ирэхэд түүнийг хүлээн зөвшөөрж хүсэлд нь нийцүүлэн амьдарсан бүх итгэгчдийг дахин амилуулахыг бид мэднэ. Нэг талаараа энэ нь миний амьдралын хамгийн сайхан хэсэг байсан ч нөгөө талаас нь харахад ийм гүн холбоогоор зөвхөн өөрийнхөө авралыг баталгаажуулж байгаа нь олон хүм үрд мөхөг гэж байхад өөрийгөө бодсон хувьяа хичээсэн хэрэг мэт санагдсан. Тиймээс би тэнд хэвтэж байхдаа энэ нь идэрэлтийн асуудал биш харин миний тархи идэгдсэн учраас шин тархи бүтээх тухай асуудал байсан тул хэрвээ түүний хүсэл бол гайхамшиг үйлдэж өгөхийг бурханд гүн гүнзгий залбирч гуйсан. Гэртээ Үлэг жахан тодруузе. Хэсэггүй хугацаанд таны хорт хавдар эцсийн тэр хүмд өдрүүдэд дээд зэргээр хүндэрсэн үед харамсалтай нь ямар ч үр дүнтэй эмчиргээ барахгүй болдог. Харамсалтай энэ байдал бага үлдэж зайлшгүй хөл түрхээ шийхэгддэг. Миний хавдар маш хурдтай байсан. Зарим хавдар мохоргүй хавдар биш зүгээр л тархин дургацаг үрсэн байдаг бөгөөд хүмүүс тийм хавдартай олон жил амьдарч чаддаг. Тэдгээрийг бүр мессаслаар авах боломжтой. Харин минийх 3-4-р зэрэгтэй бас жигд бус байсан. 3-4-р зэрэг гэж юу гэсэн үг вэ? Тархи хавдрын дөрөн зэрэг жилээ. Ихнийх нь хоргүй хавдар бөгөөд энэ нь сорви шиг л зүйл. Мессаслаар авах боломжтой. Хэрвээ цаг тухайд наавал амьд үлдэж чадна. Гэхдээ зэрэглэн өндөр байх тусам өвчтөн эмчлэх боломжгүй болдог. Миний хавдар жигд бус байсан бөгөөд зарим хэсэг нь хамгийн түрэмгийн хавдар болох глиобластом агуулж байсан. MRI шинжилгээнээс тодосгогч бодистой зураг харж орсон. Тэнд ялангуяа цагаан хэсгүүд байсан. Архивын мэдээгээр бол ийм төрлийн хавдартай хүн хизээч амьд үлдэж байгаагүй. Хүмүүс хавдарныхаа хэмжээнээс хамаарат 1-2 жил амьдардаг. Гэхдээ үнээс удаан амьдарсан хүн байхгүй. Үнэхээр тийм. Тэр түүхээ үргэлжлүүлээ. 2018 онд чи орон дээрээ ганцаараа хэвтэж ансан. Тэр үед чи бурханд ямар залбирал өргөсөн бэ? Тэр мэдрэмж ямаагаас илээ? Би маш удаан хугацаанд залбирсан. Тэр мөчид надад цаг байгаагүй ч хамгийн багадаа бүтэн 1 цаг болсон баг. Тэнд дахин тэр ариун орон зайд би бүх нүглээ бүхний чадагч бурханд даруухнаар улайж амьдралаа бүрэн зориулж чин сэтгэлийн хүслээ илэрхийлсэн. Би үнэндээ бизнесийн салбарт ажилладаг байсан. Би эдийн засагч байсан бөгөөд нэг нь үйлдвэрлэгчтэй хамтран аудио төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон компани байгуулсан. Энэ нь намайг бурхнаас улаан бүр халдуулсан. Иймээс энгийнээр хэлбэл бурхан үүнийг болохыг зөвшөөрөхөөс өөр харихгүй болсон. Ингэснээр би түүнтэй хамт байж түүний дэргэд үлдэх боломжтой болсон. Харин тэр залбирлын үед би бурханд бүх зүйлээ үйлчлэхийг гуйж түүнээс холдсон тэр бизнес болон бусад зүйлд оролцсон бүхнээ үйлчлэхийг хүссэн. Би түүнд тодхон санаж байгаа олон нүглээ үлээж түүний ариун уучлалыг чин сэтгэлээсээ гуйсан. Хэрвээ энэ нь үнэхээр түүний ариун хүсэл байсан бол өмнө нь хэлж байсан чинь жинхэнэ гайхамшигт оролцох үзүүший хүссэн. Ингэснээр би хүн төрлөختөнд яралтай анхаарлыг өгч чухал захиасыг хүргээж Есүсийн алдартай иргэн ирэлтийн өмнө олон хүн аврагдах боломжтой болох байлаа. Би чин сэтгэлээсээ айман гэж хэлсний дараа тод чанг хүчтэй дуу хоолойг би чамайг үрд нас барихад чинь огтхонч зөвшөөрөх бүү гэж тодорхой сонссон. Яг л үрдэрч учир нь Есүс бидний амьдралын хугацаанд ирэх гэж байна. Дэлхий даяар одоо орнож буй эдгээр гүнзгий хамарлуудыг хараарай. Энэ дарамттай дарангуй яг бидний нүдэн дээр аажмаар гүнзгий хөгжиж байна. Хүмүүс сохор болсон учир нь энэ бүхэн аажмаар өвнөж байна. Хэдэ сүүлийн 20 жилийг харахад хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгдсөн. Тэдний сэтгэлгээ одоо хинч хинтэж айлсахыг хүсэрэй болтой. Зүгээр л харуулж байна.
Өдөржинтэд гаруй цаг вариал уншицууга. Ихэр бүх зүйл өөрчлөгдсөн. Ёс суртах хөнгө байдал дэлхийд даяар ийм онцгой төвшөнд хүрсэн нь үнэхээр ойлгомжгүй юм. Эрдүү 20 жилийн өмнө энэ гүнзгий уурцралт огтхонч төсөөлшгүй байсан. Гэхдээ би үргэж хэлдэг шиг бид үүнийг өдөр бүр баг багаар далд байдлаар хүлээн авч байгаа учраас хүн төрөлхтний энэ гүн гүнзгий санаа зовоосон доройдол бий болж гатар авсныг бид үнэхээр бүрэн ойлгох чадваргүй болсон. Ойглаа. Тэгэхээр та бурханд чин сэтгэлийн залбир үргэсэн тэр нь бараг бүтэн цаг үргэлжилсэн гэж юу? Тэгвэл тэр чухал залбирлын дараа яг юу болдог вэ? Яхэд би эмнэлэгт байсан хамгийн сонирхолтой нь генет танихгүй хүмүүс бусад өвчтнүүд над дээр ирж бурханы тухай ямар нэгэн зүйл сонсож болох уу гэж асууж эхэлсэн. Энэ нь тухайн үе би амьдарч байсан улсад болсон явдал. Энэ улсууд шашингүй бурханаас их хол оршигоо. Их сургуульд орохоос өмнө миний анхны ажил рентген техникч байсан. Би MRT болон томографийн тасгийг удирдах байсан болохоор эмнэлгийн хүрээлэлд ямар үр амьсгал байдлыг маш сайн мэднэ. Тэр орчинд бурхны тухай ярих боломжгүй зүйл. Эвтэ сомирхолтой тэнд байх хугацаанд надад ойролцоогоор 30 хүн ирсэн. Энэ бол ихт уу. Тэд бүгд үнэнээр цангаж харсан. Би тэд бүрт үнэн хэлж чадсан. Намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол би эмч нараас эхлээд ариун цэврийн ажилтнууд хүртэл олон хүнтэй уулзсан ч миний хамгийн онцгой туршлага ягаад ч юм ариун цэврийн ажилтнтай холбоотой байсан. Эхнэрээр минь дамжуулж тэр эмэгтэй надад талаараа сүүж хэлсэн. Танихгүй хүнтэй танилцах хүмүүс чамайг сонирхож холбоо тогтоохыг хүсэх нь үнэхээр ойлгомжгүй хэцүү зүйл. Тэгээд би өөр нэг хол газар хэд хоног өнгөрүүлсэн бөгөөд харамсалтай нь тэр эмэгтэйтэй уулзах боломж олдоогүй. Тэгэд би тийшээ очиход нилээд холоосч тэр эмэгтэй намайг шүүдэд үзсэн. "Горон, хөөе, чи надад үнэн бурхан Есүсийн тухай үнэхээр гүн гүнзгий зүйлийг хэлж өгч чадах уу?" гэж. Би юу гэхээр тэнд үнэхээр гайхамшигтай зүйлс байж байсан. Тэр эмнэлэгт хүмүүс итгэлд орж байсныг хараад би үнэхээр цочирцсон. Учир нь өмнө нь ийм зүйл хизээч үзэж байгаагүй. Би Библи болон Есүс эргэн эхэн өмнөх эцсийн өдрүүдийн талаар үргэлж сударж байсан ч ийм хүчтэй, эрчимтэй бурханы үсийг өмнө нь хэжиж харж байгаагүй. Мөн өнөөдөр ч гэсэн би бурханы төлөө идэвхтэй ажиллаж, гайхамшигуд баян тохиолдож байгааг хэлж чадна. Жишээ нь саяхан бэ ямар ч бодиттой эсвэл боломжгүй үнэхээр хачирхалтай нөхцөл байдлаар би яаж ч юм тэр хүний болцож чадсан. Тэгээд хүмүүс надад залгасан. Учир нь маш харамсалтай нэгэн эмэгтэй төрөмгийн хавдраар айжмаар өгч байсан бөгөөд тэр хавдар түүний бүх гэдэсний хэсгийг бүрэн эзэлсэн байлаа. Бүх зүйл нэг бүрчлэн эрэхтэн нь бүрэн устсан байсан бөгөөд энэ нь үнэхээр аимшигтай зүрх шимшрэм харагдаж байлаа. Үүний дараа миний хайр технэр бид хоёр түүн дээр очиж хамтдаа чин сэтгэлээсээ залбирч бурханы тухай гүн гүнзгий мөнхийн мөннүүдийн талаар их удаан ярилцсан. Тэгээд дараа нь түүнийг эмнэлгийн амьдралын төгсгөлийн тусламжийн тасаг руу шилжүүлсэн. Тэнд амьдралын эцэст ирсэн хүмүүсийг байрлуулдаг. Би залбирсан. Бас надад нэг бүлээг. Би бүр танд холбоосыг нэлгэж олно. Тэгээд та бидэнтэй Facebook болон онлайнаар нэгтэж олно. Ямар ч байсан бидний залбирлын хэдхэн хоногийн дараа тэр эмэгтэй өөрийгөө үр дүрдээс илүү сайхан мэдрэж амьдралын төгсгөлийн тусламжийн тасгаас гарсан. Одоо тэр бидний бүлгийн залбирлуудад хамт оролцдог болсон. Бид иймэрхүү зүйлсийг байнга мэдэрч тууч байдаг. Бурхан далдар бурхан дардаа. Энэ бол бурхантай хамт нөхөрлөсний минь үрдэн байсан юм. 2018-аас ч өмнө би түүний төлөө янз бүрийн үе шатанд ажиллаж исэн ч тэр цагаас хойш би бүх амьдралаа түүнд бүрэн зориулж холсон. Үүний үрдэнд маш усан хүм жинхэнэ утгаараа бурханыг олсон. Энэ нь миний өөрийн хүчээр биш, харин яг л би оюун ухаанаа бурханд өгсөн учраас юм. Тэгээд тэр миний дотроос тэр гүн гүнзгий үгсийг хэлж чадаж байсан. Би өөрөө биш, харин түүний бурхаллаг удирдлагаар. Бурхан дальтай. Би одоо биднийг таны туршлагаар жаахан бүцд очмоор. Та тэр нэг цаг үргэлжилсэн залбирлыг бүр хүм дөргсөний дараа хор тавдарт юу болсон бэ? Эмчнэр юу гэж хэрхэн дээ? Дараа нь шинжлэхээний зургууд ямар басан дээ? Тэгээд би эмшигт байхдаа тэд дахин нээсэн юу хийж босхийг харах юм бол даван тэд хаасан. Тэд шинжилгээнд зориулж ойролцоогоор нэг хагас сантиметрийн дэг авсан. Тэгээд зөвхөн 4-р шатны хавдар болохыг нь олж тогтоосон. Энэ нь хамгийн хурдтай хавдар гэсэн үг. Бүр архивт ч байдаггүй хавдар. Ихэдэр тэрбум хүндүнд ямар нэгэн зүйлээс амьд гарсан хүн үргэлж байдаг байж магадгүй. Яг л Японд бомбогдолд болсон шиг 400 метрийн зайд баясганц амьд гарсан хүмүүс бий. Гэхдээ энгийн нөхцөлд иймээс амьд харсан хүн эмнэлгийн архивт бүртгэгдээгүй.
Учир нь энэ нь маш хурдан бөгөөд байгалийн эмчилгээгээр цэгэрдэггүй. И ургамлын хандтай байгалийн эмчилгээг дэмждэг харин био дэргүүрүүдэд зардаг тэр нэртэй витаминууд эрдэс бодисуудыг биш тэнд хүмүүс зүгээр мөнгө алдаг. Гэхдээ тэр дэлгүүрүүдэд бас ийм хандууд байдаг. Жишээ нь кальцийн хандаг 71 ургамлаас гаргаж авдаг бөгөөд энэ нь амьд бодисоос байх ёстой. Учир нь тэр үед бүх зүйлийг маш нарийн унтаж. Тэгэхээр миний хэлэх гэсэн зүйл бол би өнөөдрийн шиг зөвхөн мөнгөний тухай болсон биш, харин илүү гүнзгий утгатай уламжлалт ургамлын эмчилгээг дэмждэг. Гэхдээ анхны асуулт руугаа буцаж орвол тэр үнэхээр гайхалтай туршлагын дараа би орноосоо маш хурдан босоод бүх зүйлийг үр дүнтэй зохицуулсан. Хүмүүс намайг орондоо хэвтэж байхад мань тасралтгүй залгаж настай ярихыг хүссээр байлаа. Өрөөнд орж ирж намайг шалгаж байсан нэнцвэрлэгч нар ч хүртдэг гэж байсан. Энэ бүхэн үнэхээр сонирхолтой мартагдашгүй мэж байсан. Тэгээд би сайн мэдэхгүй байна. Эмч нар хүртэл миний ингэж гайхалтай хүртэн эдгэрч чагаад итгэж чадахгүй байсан. Тийм бол хорт анх төлөвснөөс арай удаан байлгасан. Жишээ 10 хоног цаахан өнгөрсний дараа намайг албан ёсоор эмнэлгээс гаргаж хайртай гэр бүлтэйгээ хамт шууд гэртээ харсан. Би өөрийгөө илүү дээрцэн сэтгүүл амар болсон мэдрэмжтэй байлаа. Тэр үед бид уусын тусганд амьдардаг байсан бөгөөд уусаар дамжин 10 км алхсан. Түүнээс өмнө би 10 м чалхаж чадахгүй байсан ч Бурхны гайхамшигын ачаар уулын өгсөр уруудаар 3 цагаас илүү үргэлжилсэн үр талхалдаад явсан. Бурхан үнэхээр төсөөлшгүй гайхамшиг бүрдээсээр. Би ингэж л хэлж чадна. Үүнд бүх эмч нас надтай санал нийлдэг. Хэд юу болсон болохыг ойлгохгүй байсан учраас намайг шилдэг эмчнэр үтсэн. Нэг эмч та мэдэж байна уу ноёнтон? Бурхан гэж байдаггүй, гайхамшиг гэж үгүй гэж хэлсэн. Одоо тань нэг зүйл хэлхий зөвшөөрмө. Таны хавдар алга болсон ч үнэндээ тэр зүгээр л алга болчихоогүй. Үчиг тэр зүгээр л уушаад алга болох боломжгүй. Харин таны бие яаж ч юм тэр хавдрыг ороогоод эсүүдийн дунд муучсан байна. Бурхан гэж байхгүй, гайхамшиг гэж байхгүй. Энэ бол зүгээр л хувьслын боломж юм. Тэгэхээр би махбат тэр тархийг ороож үйл ажиллагааг нь хадгалахаар замыг олсон юм. Эмч нарыг маш их хүндэлдэг. Учир нь тэд маш сайн боловсрол эзэмшсэн бидний энгийн зэрэг хамгаалсан хүмүүсээс 2 дахин их судалдаг. Гэхдээ эмч хүн өөрийн толгойгоор сэтгэх хэрэгтэй. Учир нь эмийн үйдрүүд их сургуулийн үйл явцыг удирдах, оюутнуудад хутал мэдээлэл цацаж өөрсдийн эмийг борлуулахыг зурдаг. Гэхдээ үүнийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Байгалийн ангах ухаанд эмчнээс зайлшгүй хэрэгтэй. Манай зарим хүмүүс туйшраад огт эмч хэрэггүй гэж хэлдэг. Жинхэнэ тэнцвэр гэдэг нь 2 талыг ашиглаж шүүж хэрэглэх явдал юм. Яг ийм зүйл үнэхээр болсон. Эмч нар ихэд гайхаж, зарим нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр бүлгийн нэг эмчинч бас. Тэр эмэгтэй манай залбирлын бүлгийн цохоогийн шуул олон жил байсан. Тэгэхээр яг одоо эмч нарын тухай ярьж хахад би нэг найзаараа санарлаа. Бид хоёр их ойр дотн байсан. Тэр эмч маань өөрийн гэсэн баялагын анагаахын эмнэлэгтээ маш албан ёсны эмнэлгийн мэрэгчлэлтэн байсан. Гэхдээ тэр шин эрен үеийн шашинд оролцдог, өөр талаас гаралтай арга барилуудыг ашигладаг байсан. Тэгээд гайхамшигтайгаар Бурхан бид хоёрыг түүний ийзээр дамжуулан холбосон. Түүний ээж нь шашингүй эзэстэн байсан бөгөөд миний эдгэрсийн түүхийг сонсон байжээ. Тэгээд тэр бид хоёр түүний зохиослын талаарч бас ярилцахыг гисэн. Яаж хэвтэрвэ? Энэ бол медресийн эсүүдд оройтож, удалхуур алхаж чадахгүй болж, улам сүлдэж, эцэстээ амаач онгойлож чадахгүй болтлоо доройтод мас бардаг өвч юм. Үндсэндээ энэ нь эдгэрстэй хүн гэж байдаггүй. Тэр үед ч гэсэн тэр бидэнтэй уулзаагүй байхач Бурхан түүнийг хамгаалж байсан. Тэр шинэ эрен үеийн үзэлд авцсан байсан ч өвчин 10 ам орчим жилийн турш маш удаан явцтай байсан 90 бүсэн зүйл юм. Гэхдээ Бурхан түүнийг бихгэж байсан. Учир нь тэр түүнийг үнэхтэй учрахыг мэдэж байсан. Тэгээд тэр манай бүлэгт нэгдсэн дараа нь за одоо дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ бид үнэн шашин их мэт олон зүйлийн талаар их ярилцсан. Олон сарлыг шилмээсэн. Сатан түүнийг зогсоохыг оролдож байсан ч одоо тэр Бурханд маш их гихтэй эмэгтэй болсон. Тэгээд саяхан 20 хоног сарын өмнө бүх зүйл арилж тэр бие махбодоор хэвэн болсон. Тэр мэдрэлийн эсүүд өссөн байсан ч бүх зүйл дахин сэргэжээ. Одоо 68 настайч тэр өс сур насны хүүхэд шиг алхаж байна. Бурхан далдар. Намайг асууч та залбирснаас бүрэн эвхэр хөвтөр хэр удаан хугацаа өнгөрсөн бэ? Энэ шүн дунд зарпирсны дараа шууд бовсон уу эсвэл аажмаар алхах болох тодорхой хугацаа байсан уу? Та санаж байна.
За би хэлсэнчлэн тэр даруй босоод хүч чадлаа бүх зүйлээ эргүүлээ авсан. Гэхдээ бүх зүйл бүрэн хэвийн болох тархинд хуримтлагдсан зүсний бөөгнөрөл арилж бүх зүйл цэгцэрхэд магадгүй 1 эсвэл 2 жил болсон. Гэхдээ би ихэд би хутлаа ижин гэж бодоггүй. Бурхан намайг жаахан суулхан өвтгсөн. Тиймээс өнөөдөр ч гэсэн би Элч Паулыг харвал би бүрэн хүчтэй биш хэвээрээ байна. Тэрээр тэр өвчнийг тулгуунаас наваач гэж бурханд гүрүүнуудаа залбирсан. Есүс түнд Библиэд бичсэнчлэн чи надаас хандлалтайгүйсэн үүнээс цааш битгий асуу гэж хэлсэн. Тиймээс бурхан хүмүүсийг ихэвчлэн зовлон шаналлагатай үлдээдэг нь тэд бардам байхгүй байхын тулд юм. Менежерийн хувьд би бардам зам хөвжүүлэх хандлагатай байж болох байсан. Тиймээс бурхан намайг ийм байдалтай үлдээсэн. Тэр намайг хаасаагүй дагуулсанд эцэст нь уурдуу даруй байдал түргэсэн. Ихтэй би босон бид бүгд үргэлж бурхан залбирч сөрөг зан чанараа дахин хөгжүүлэх хүсэх ёстой. Мэдээж тэр бүх өвчний ч хугацаа, иймлэгийн чөлөө, туулсан бэрхшээл, завлангийн талаар надад ярьж өгөөч. Тэр бүх туршлагаар дамжуулан бурхаданд юу харуулсан бэ гэж бодож тань бай. Хайр. Өмнө нь ямар амьдралтай байсан бэ? Ингээ иргэний жирийн амьдралаар амьдарч байсан мөн. Би гинт хэрэг эсвэл ямар нэгэн онцгой муу зүйлд оролцож байгаагүй. Гэхдээ нөхцөл байдал гэвэл бурханы өмнө гэмт хэрэгтнүүд түүнд болон авралт ижоо ойрхон байдаг тохиолдол уусан. Бурханыг мэддэг хэрнээ сэтгэл нь хорсон хүмүүсийг харвал тэднээс илүү ойрхон гэсэн. Есүсийн хажууд цов зогдсон дээрэмчнийг санацвэ. Тэр хүн аврагдсан, харин бурханд ойр байсан. Есүсийг цовдуулсан бүх еврейчүүд аврагдаагүй. Тиймээс бурхан бидний мэдлэгийн хэмжээгээр хариуцлагын манд тогтоодог. И пасторуудын хүүхэд ач байсан болохоор христийн номлогчдын өрөөдөн учраас бусдаас илүү мэгэгтрайсэн. Бурхан мөглийг мэдлэгийн хэмжээгээр хэмждэг. Тиймээс юу ч мэдэхгүй бурхан байдаг гэдгийг хизээж сонсоогүй хүмүүс өөрсдийн зан чанар байсан мэдгэн хэдэггүй аврагдана. Гэхдээ бидний мэдлэг гүнзгий байх тусам нэг талаараа бид илүү хамгаалагдсан байдаг. Учир нь бидний мэдлэг гүнзгий байх тусам бурханд ойртох бөгөөд илүү хамгаалагдсан байдаг. Гэхдээ үүний зэрэгцээ бид илүү их хариуцлагатай болдог. Тиймээс зөв. Тэгэхээр дахин хэлэхэд мэдлэг нь авралын нөхцөл биш ч тус уртдаг. Сатан бид мэдлэгтэй байх үед биднийг New Age буюу шинэ нэрийн янз бүрийн зүйл рүү илүү амархан хөтлөж чадна. Тэгвэл таны амьдралд тэр чухал өвчнөөс өмнө та амжилттай компани, бизнесийн байгууллага байгуулж цэцэглэн хөгжүүлсэн байсан гэдгийг авч үзье. Та үнэхээр хүмүүсийг оюун ухаанаа бүрэн дүүрэн эзэмдэж, сорилттой, сонирхолтой зүйлсээр дүүрэн бизнес эрхлэх ертөнцид идэвхтэй оролцохыг зөвлөдөг үү? Хүн өөрийн амьдралд бизнес эрхлэлтэн бүрхгүй байх мөнгөнд ямар хэмжээнд хүрэх ёстой вэ? За бизнес өөр нөбөл биш шүү тэгширж ороо. Хүмүүс амьдрах үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Мэдээж гол асуудал нь бидний амьдралын төв нь юу вэ гэдэгт орж байна. Бидний бодөр хаана? Хэрмээ бид өдөрт 15 цаг ажилладаг бизнес байгуулвал бид цаашид чадахгүй болдог. Бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би өндөө одоо бүрэн ариун зөв шодрог гэж өөрийгөө хийж чадахгүй. Учир нь бид хүмүүс учраас баян өсөж хөгжиж байдаг. Есүс эргэж ирэхээс өмнө бид ариун байх ёстой. Нэг өдөр бид энэ ташин талаас ирсэж яваа. Гэхдээ би бодролтчлаа. Зүгээстэй жилүүтэй усцаараа. Зүгээр товшоо читэрч чагаар нь зулсаа. Яа. Асууста дахин хийж өгөөч. Удаас минь анхаарал минь сайн юучлаа. Тийм ээ. Та хүмүүсийг бизнес эрхлэхийг зөвлөдөг үү? Тэгээд энэ нь таны амьдралд шүтэн бохохоос өмнө ямар хэмжээнд хүрч болох вэ? Хуучин гэрээнд дэлхийн хамгийн баян, хамгийн амжилттай хүн нь яг тэр үед хамгийн ихтгэлтэй, хамгийн сүсэгтэй хүн байсан гэдгийг бид тодорхой харж байна. Тиймээс баярлаг өөрөө авралт хүрэхэд давшгүй саад биш гэдэг нийлэрхий. Гэвч харамсалтай нь Есүс өөрөө гүн гүнзгий хэлсэнчлэн Тэнгэрийн хаанчлалд жинхэнэ утгаараа орж чаддаг чинэлэг хүмүүс цөөн байдаг. Бид тэмээ шиг нарийн хаалгаар нэвтэрч чадахгүй. Миний бодлоор бизнес гэдэг нь зөвхөн бурхан биднийг чиглүүлж тэр биднийг удирдах байж л бизнес байдаг. Бид бизнесийн асуудалд ч гэсэн түүнд найбаж түүнээс тасалдахгүй зөөрж байх ёстой. Ингэснээр бид ажиллахдаа залбирч энд юу хийхээ түүнээс асууж удирдан ч хүсдэг. Бид бизнесийн хамтлагч хөөхөө. Эд шудармас майхуу. Эд ямар нэг байдлаар хулгай хийфөө. Ихтэй энэ гол асуудал биш. Бурхан бидний бодсон төвд юу аваад дуусч байна. Хэрвээ бид бизнесийн узмаас өглөөс ирээд дор хаяж нэг цаг залбирах боломжгүй болж байгаагаа харж авал эсвэл бид зогсож бизнесийн стресс бидний хүчийг булааж
дахиж нэг цаг залбирахаар босох, орон юунтах намнан залбирах эрч хүчгүй болсон бол энэ нь Бурханы хүсэлд нийцэхгүй байгааг нь дохио юм. Паутер туршлагаасаа бүрийн идэрсэн байна. Өнөөдөр 2025 он Дэвид таныг тэрнээс чөлөөлөгцөний 4-5 орчим жил өнгөрсөн гэж бодъё. Зөв үү? Магадгүй бүр илүү ч байж магадгүй. Тэр чин 2018 он байсан. Үгүй ээ. Одоо 2025. Тэгэхээр 8-9 жил болжээ. Одоо танд ямар мэдрэмж төрж байна? Үзэгчдэд энэ нь маш сонирхолтой санагдах бах. Тэр үеэс өвдсөн ямар нэгэн эрүүл мэндийн асуудал танд байна уу? За би арай сүвдорой болсон мэт санагдав. Өөрөөр хэлбэл би Элч Паул биш, бас зөндч биш гэдгийг минь ойлгороо. И Бурханы дуу хоолойг хамгийн тод сонсон цорын ганцудаа бол тэр намайг эдгээс нь тэрмэж байсан. Тэр цагаас хойш би да хийж тийм тод дуу хоолой сонсоогүй. Хүмүүсээ би ихэнхдээ сатан шивэнтэгийг анзаарсан. Мөн бидний өөрсдийн бодос заримдаа хэн нэгэн бидэнд юм хэлж байгаа мэт эсвэл хэн нэгэн бидэнд ярьж байгаа мэт санагддагч үнэндээ тэр нь зүгээр бидний өөрсдийн бодос байх нь боломжтой. Тиймээс энэ тал дээр үнэхээр маш болгоомжтой байх хэрэгтэй. Би ингэж хэлж байгаа юм. Миний хувийн туршлагач мөн надад зүйл тохиолдсон. Тэгэхээр Бурхан биднийг чиглүүлдэг. Бид түүнд ойр байх үед эцэст нь түүний үгийг сонсож чаддаг. Гэхдээ сатан бидэнд хязгаар тавьдаг. Жишээ нь тэр чухал мөчийг санацгаая. Авраамийн шууд удам Эсаугийн удмын хүн болох Яаков тэрээр алдаартайгаар Есүстэй барилдсан тэр мөчийг ариун Библиэд энэ нь тэнгэрлэж байсан гэж тодорхой бичсэн байдаг. Гэхдээ нэгэн онцгой ухааралтай бичвэрт үнэхээр сайн хүндэтлэгтэй зохилж үүнийг маш тодорхой дүрсэлсэн байдаг. Яг тэр мөчид сатан өөрөө ард нь залтайгаар шивнэн. Энэ тэмцэлд чи яавч ялж чадахгүй гэх мэтэр байнга хэлж эргэлзээ цохирлын үрийг дарж эсвэл ялбал үзэн ядалтад автуулахыг оролдож байжээ. Энгийнээр хэлбэл бид өмшөөр эцшидийн ертөнцтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Учир нь яг тэнд л сатан хамгийн их байдаг. Би Ошо хөдөлгөөнүүд үнэн рүү тэмүүлж эхлэхэд сатан тэр дорн гарч ирээд эцэст нь өмнөхөөсөө бүр дор дурвал руу орсон тохиолдлуудыг анзаарсан. Тийм яг тий. Одоогоор ургамсын гаралтай хоолны дэглэм баримтач байна уу? Мөн бусдад ургамсын гаралтай хоолыг зөвлөдөг үү? Өнөө үед ургамсын гаралтай хоолны дэглэм зайлшгүй шаардлагатай болсон. Би нэг л зүйлийг хэлмээр байна. Би үнэхээр амтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Өнөөгийн ургамсууд ясангуяа өөрийн хор цэцэрлэгт өөрийн газарт тарж ургуулдаггүй бол маш их ядуурсан байдаг. Тэгээд үүний зэрэгцээ бид өндөх хэрэглэхээс өөр аргагүй төрж байна. Өндөг бол үнэхээр махнаас гадна цорон ганц амтны гаралтай бүтээгдэхүүн юм. Зүгээр нэг боловсрсон зүйл биш, харин амьдралыг тэтгэхэд шаардлагатай бүх зүйл бүрэн агуулгацсан тул бүрэн бүтэн амьтан бүрэн хөгжиж чадахгүй юм. Иймээс энэ бол бүхэлдээ төвлөрсөн бэртэц юм. Хэрвээ нэг өдөр хавчил шахалт хэрвэл бид эцэстээ өндөг гаргаж эхлэхэд гайхах зүйлгүй. Иймээ үнийг тусад нь авч үзэх хэрэгтэй. Тэгэхээр өндөгний хувьд бид 99% ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэж ёстой. Жишээ нь бид ибэтаг хийж байх хэрэгтэй. Дайсан өнөөдрийн хоол хүнсэнд талахыг хамгийн хортой зүйл богож хүргэсэн. Өнөөгийн улаан буудан гейминг бүтцийг өөрчилсөн байна. Иймээс энэ нь маш аюултай болсон. Гэхдээ эмэр зэрэг бүх төрлийн улаан буудаг зөвхөн хуурай хөрөнгөөр хийвэл огтхон шин хөрөнгөөр биш бастай. Мөн тарханд нүхтэй бүрэн хуурай болтон нь жигнэж хийх хэрэгтэй. Нэг өдөр амраах нь хамгийн энэ бол эрүүл хоолсолтын нэг сүр үндэс юм гэх мэт. Би одоо энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ би үүнд их цаг зарцуулсан. Өөрөө шүү дээ. Мэдээж. Гэхдээ хэрвээ бид хүмүүст өнөөдөр таны бие хэр бага талаар жаахан дэлгэрэнгүй тайлбарлаж өгч чадах бол та бүрэн эрүүл болсон уу? Эсвэл тэр үеийн ямар нэг үлдэх төр шинжтэндэг байна уу? Тэр нь л надад сонирхолтой. За би бүх зүйлийг хийж чаддаг. Өөрөөр хэлбэл би ном бичдэг. Би бас биеийн хүчний ажилтнаа байна. Би их хөвчлэн маш хол зайд ялангуяа нэг чиглэлд 600 км золоодог өгөөд энэ нилээд уртаа ялал юм. Би хэвэн ажиллаж чадмаа. Гэхдээ өмнөх шигээ биш юм шиг санагдаж байна цаахан. Сувдара. Ди тодорхой хэмжээний сул дорой байдлыг мэдэрж байгаа бөгөөд үүний төлөө би бурханд талархаж байна. Очи. Үнэхээр энэ намайг үргэлж даруй баярладаг. Яг л Элч Паулын гайхамшигтай жишээ шиг намайг гүнээ даруй баярлаж идэг. Ингэснээр би хязэж бардан болж эцэст нь бурхнаас холдохгүй. Байлшаа. Тоонд. Тэгэхээр хамгийн сүүлчийн хамгийн чухал асуултуудын нэгийг асуухад амьдралдаа ийм гүн гүнзгий их хэмгэнэл асар их үе хашуг төлсөн хүн болохын хувьд та юу хэлэх вэ? Амьдралд хүнд хэцүү нөхцөл байдалд орсон ноцтой өвчнөд эмсэж буй хүмүүст та нэг чухал талаараа юу хэлэх вэ?
тэдэнд хэлхүүгээ танд үлдээлээ. За би нэг зүйлийг хэлж чадна. Бурхан бид өмнө нь өөрчлөлт ба авралын тухай асуултын хүрээнд дүртцэмлэн бид өөрсдийн хийж чадах зүйлээ хийхийг биднээс хүлээдэг. Өөрөөр хэлбэл Африк дахь юу ч үгүй хар арснуудыг Бурхан тэд өөрсдөө юу ч хийх боломжгүй учраас шууд идгээдэг. Харин бидний хувьд ямар нэгэн зүйл хийх боломжтой бол эрүүл хооллолт руу шилжих уран гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг тэр биднээс хүлээдэг. Гэхдээ эргээр нь ч бас хүн өвчнийг бүрэн эдгэж чадахгүй. Тиймээс л Бурханы тусламж хэрэгтэй болдог. Харин бидний зүгээс мах, арх, кофе, тамхи, хортой зүйлс, хар болон нохон цайгэд бүх эрүүл бүс зүйлсээс таталгаж хаста. Миний хуудсан дээр бас хэлэхэд би танд маш их санал болж байна. Би Facebook болон интернетэд зориултын хоёр хуудас бүлэгтэй. Тэндээс та эрүүл хооллолтын талаар иж бүрэн хэсгийг амархан уулж үзэх боломжтой. Би хэд хэдэн нэр хүндтэй зохиогчдын бүтээлээс Нямбайла эмхт гисэн Дэжингу ном бий. Тэр номонд эрүүл мэндийн суурь зарчмууд, үнэхээр хэрэгтэй чухал ишлэлүүд болон бусад зүйлсийг бүрэн тайлбарласан. Би одоо жан үнийг дэлгэцээр бичиж өгч болох уу? Бодон та үнийг авах боломжтой. Хамгийн чухал зүйл бол эрүүл хооллох. Зарим өвчний үед жишээ нь хорон дахин өтгөрүүлсэн хүчний давирхан ханд байдаг. Тиймээс энгийн хүчнүүд давирхан ханд эрүүл мэндэд тусдаж эмчсгүй. Хэрвээ та гэрхэнд өвчний үед өндөр агуулмжтайг нь хэрэглэвэл таны элсэнчлэн эдрэх боломжтой. Тэгэхээр эрүүл хооллолт хэрэгтэй. Мөн миний бэлтгэсэн номонд багтсан тусгай эмчилгээч бас шаардлагатай. Эдгээр бүхнийг хэрэглэвэл бүр сүүлчийн шатанч эрүүл мэндээ сэргийх боломжтой. Үлдсэн бүхнийг Бурхан зохицсон. Мэдээж. Тэгэхээр та бид өөрсдийн хийж чадах бүхнээ хийхийг зөвлөж байна уу? Бидний хийж чадах бүхнийг бүгдээрээ. Бидний хийж чадах бүхнийг мөн Бурхан залбирч түүнд баянгаа даажиж байх хэрэгтэй. Торист энэ нь өөрөө иширдэг. Би зөвхөн хүнд асуултаар шавна. Хэрвээ та өөрийг тань үзен яддаг, тайрч давшилдаг, бизнес зэрэг олон салбарт хор хүргэдэг хүнийг харвал мөн тэр хүнд дургүйцэл, үзен ядалт үйж байвал энэ нь таны зүрхэнд хайр дүүрэн байхын тулд Бурханд залбих тохио юм. Есүс дайснуудаа хайрлсан шиг бид ч бас дайснуудаа хайрлах ёстой. Энэ нь бид дайснуудынхаа өмнө бохих ёстойг сүлэгт биш, харин бид үзен ядаж рухбо. Бүр хамгийн муу дайсан маань бидэн дээр ирсэн ч бид тэнд туслах ёстой. Горн им гайхалтай ухаантай подкастын өмнөхөөс салшгүй нэг хэсэг болж оруулсан танд маш их баярлалаа. Хэрвээ би зөвшөөрөс сүүлчийн өнгө үнцгийн нэг асуултыг зоригланаас өгөхийг зөвшөөрнө үү? Бурхан таныг пэр хүнд өвчнөөс авран хамгаалсан нь энэ бэлхэд гэрэл боломж асууцахын тулд гэдэг нь илэрхий. Түүнийг басан түүний ариун үгийг Истот хуваалцахын тулд хэрвээ энэ таны сэтгэлийн гүнээс гарсан сүмэлч мөг байх байсан бол дэлхийд дээрх бүх хүмүүст та ямар гүнгүнзгийн мессежийг хүргэх хийх хүсэх байсан бэ? Бурхан таныг хайрладаг. Иесус таныг хайрладаг. Эцэг Бурхан болон түүний хүү Есүсийн бидэнд өгсөн хайр шиг агуу хайр гэж үг вэ?